Бүгдэнд нь эзний өдрийн мэндийг хүргэе. Таныг энэ газар харж байгаадаа маш их баяртай. Тэгээ учир нь эзний нэгүсэл байгаа болохоор та бид нар энэ газар эзний үг зогсож байна. Тэгээд хамтаа эзний бүх зүрх сэтгэл буюу ханаа амталан түүний өмнөрэн залбирцгаая. Тэгээд энэ цагт эзэн бидэнтэй хамт байхын төлөө хамтаа санаа мэдэн залбирцгаая. Алдар магтаалыг авах зохистой цорын ганц амьд эзэн минь танд баярлалаа. Учир нь эзэн та биднийг аль хэдийн гэмээр үлдмэл байхад эзэн та бидний төлөө цорын ганц үг өгсөн танд талархаж байна. Эзэн таны биднийг хайрлах хайр хизээж дуусшгүй, хизээж хууршгүй, хизээд үүрдийн мөнхийн мөнхөд бидний төлөө байдаг танд талархаж байна. Эзэн энэ газар бид нар таныг магтахыг хүсэж байна. Тантай уулзахыг хүсэж байна. Эзэн танд алдар магтаалыг өргөхийг хүсэж байна. Эзэн та энэ зэрэг удирдах хэмээн залбирч байна. Энэ газар байгаа хүн нэг бүрийн зүрх сэтгэлдээ эзэнтэй хамт байж өгч. Эзэн бидний зүрх сэтгэлд харанхуй, эзэн миний итгэл найдвар байхгүй, бидэнд байгаа амьдралын нөхцөл байдал боломжгүй бид боловч эзэн тантай хамт зогсож байхад, танд магтаалыг өргөж байхад үргэлж та бидний итгэл найдвар байдгийг танд талархаж байна. Эзэн энэ цагийг та удирдах болохоор та бидэнтэй хамт байгаа. Эзэн Есүсийн нэрээр даатхан залбирлаа. Амен. Амен. Тэгээ хамтаа эзний өмнө магтаалыг өргөн түүнд рүү хандаа. Түүнд баяртайгаар магтаалыг хүргэцгээе. Then
олон замыг хайж явдаг. Гэтэ та яг энэ газар хамгийн зөв зам дээр зогсож байна. Хамтдаа эзнийг магтцгаая. Эзэн бол та биднийг үргэлж түүний хаан ширээ өмнө зоригтойгоор түүнээр ойртон алхаасаа гэж хүсдэг. Тэгээ хамтаа эзний хаан ширээ өмнө зүрх сэтгэл санаа бодлоо түүний өмнө ирцгээе.
Тэг үргэлж та бидний үг хэлхээс минь өмнө та надад дуу зориулан дуулсан эзэн. Та намайг амьсгал авахаас ч өмнө та аль хэдийн надад аймаг өгсөн эзэн билээ. Тэг таныг хэмжээшгүй хязгааргүй дуусшгүй тэр хайрыг эзэн магтандуулахыг хүсэж байна. Эзэн та магтаалыг аваач.
бидний зүрх сэтгэлийн хамгийн үнд ч гэсэн хүрдэг ариун их эзэн бэ гэдгийг мэдэрдэг билээ. Миний төлөө таны зориулсан 100% тэр төгс зориултын төлөө талархъя. Намайг эцэст төгсөшгүйгээр, хэмжээшгүйгээр, дуусашгүйгээр эцсийн тэр зогсоол хүртэл хайрлах итгэмжит эзэн минь. Тань бид хүндэтгэл магтаалыг өргөж байна. Өнөөдөр үргэлжлүүлэн та биднийг өөрийн үгийн цагаар өрөөх болтугай эзэн. Бидний бодол санааг таны өмнө даруусгаач. Бидний оюун бодлыг таны өмнө та нээгээч. Тэгээд та өөрийнхөө үнэн үгийг, амийн үгийг бидний дотор бэлгаах болтугай. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За асуудалтай зөвхөн үү? За та бүхэн дахин эзний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд лайв үзэж байгаа хүмүүстэй эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээд за корона карантин магадгүй зарим хүмүүс яг цуглаандаа ирэхэд хөл хорой болж байгаа ч гэсэн би өнөөдөр бас энэ цуглаанд ирээгүй байгаа хүмүүст хэлмээр байна. Хэдийгээр одоо коронавирусын энэхүү карантины одоо хөл хорой таны хөлийг магадгүй цуглаан руу ирэхэд хорж байгаа боловч харин таны итгэлийг бас бурхныг магтаалыг хизээч хорихгүй юм шүү. Тийм учраас байгаа газараасаа итгэлээрээ эзнийг магтаж эзэнтэй залбирч бурхантайгаа цагийг гаргаасаа гэж хүсэж байна. Амен. За өнөөдөр бүгдээ хамтдаа 1-р хаад номын 18 дугаар бүлгээс эзний үгийг хуваалцсан. Хуучин гэрээний 1-р хаад номын 18 дугаар бүлгийн 19 гэсэн байна. За юу яасан бэ шүү? Би тэгвэл буруу текст бичсэн байна. 18 дугаар бүлгийн 41-ээс за Библиөө одоо тэгвэл энэ дээр гарах юу бас худлаа болчихж байгаа гэсэн үг. Библийн хэсэг. Тэгэхээр Библи хүмүүс ханс Библи аваад харж олно. 1-р хаадын 18-ын 41-ээс 46 дугаар ишлэл хүртэл өнөөдөр бүгдээр үзнэ. За 1-р хаад номын 18-ын 41-ээс 46 дугаар ишлэл хүртэл. За Библи авахгүй те. Утсан дээр Библитэй юу зарим. За бүгдээрээ 1-р хаад номын 18 дугаар бүлгийн 41-ээс 46 дугаар ишлэгийг гаргацгаая. За би уншия та бүхэн дагуулад хараарай. Илия Ахабд Адрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж идэж уухтан гэв. Ахаб идэж уухаар явлаа. Харин Илия Кармелийн оройд гарлаа. Тэрээр газарт суун бүхийгээд толгоогоо өвдгөн завсраа хавчуулав. Тэрээр зарцдаа яваа тэнгисийн зүг хараатах гэж хэлв. Зарцсан дээш гарan харцгаад юу ч алга гэж хариулсанд Илия дахиад яв гэж дахин 7 удаа тушаав. 7 дахь удаад зарцсан хараач хүний гарын дайтай жижигхэн үүл далаагаас хөөрөн ирж байна гэж хэлв. Илия явж Ахабд хандан Аадар борон саадахгүй тулд тэргээ бэлтгэн явахтун гэж хэлгэлээ. Тун удалгүй тэнгэрт бараан үүл хуралдан салхи ширүүсэж Аадар бороо орж эхэллээ. Ахаб тэргэнд сун Израиль руу явжээ. Эзний мотор Илий дээр ирсэнд тэр ууцаа бүслээд Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Израиль руу орвоо гэжсэн байна. Амен. За хуучин гэрээнд 1-р хаад 2-р хаад гэдэг хуучин гэрээний ялангуяа Израиль Юдагийн түүхийг бичсэн. Тэр дундаа Израиль Юдаг үе үед ямар хаадууд өдөрдөж хаанчилж байсан тухай бичсэн юм түүхэн ном. За тэрний одоо 1-р хаад гэдэг энэ хэсэг дээр олон янзын хаадын тухай гарч байгаа. Тэгэхээр ерөнхий энэ дээр гарч байгаа хаадуудыг бид нар
олон янзын хаадуудыг хоёр хуваах юм бол сайн хаан, муу хаан гэж. Сайн удирдагч, муу удирдагч гэдэг хоёр хэсэгт хувааж байна. Тэгэхээр сайн удирдагчдын эзгүүд үргэлж муу удирдагч нар байсан. Муу удирдагчдын эзгүүд сайн удирдагч нар байсан. Тэгэхээр сайн удирдагч гарч ирээд одоо тийм ээ гарч ирэх үед хүн ардын магнаа тэнийж ард түмний одоо нуруунд байгаа зовлон арилж ард түмэн одоо цэнгэлийн манлаар ойртож исэн болвол муу удирдагчдын үед ард түмний дээр одоо зовлон нэмэгдэж тийм ээ одоо хүнд хэцүү тал руу иж. Гэхдээ хаад номуудыг хаадын 1-2 дугаар хаадыг харах юм бол муу удирдагчдын үед сайн удирдагчийн үед ч гэсэн бурхан өөрийнхөө бурханлаг хүмүүсийг байлгасаар байсан. Өөрөөр хэлбэл бурханлаг хүмүүс зөвхөн сайн үед биш, муу үед ч тэр зөвхөн муу үед биш, сайн үед ч тэр бурхны үгийг дамжуулж эзнийг тухай бусдад ярьж гэрчилж эзний нүүц царай болж исэн баг. За өнөөдрийн бид нарын уншсан Библийн энэ хэсэгт болохоор Ахаб гэдэг ёрын муу буюу одоо муу хааны үед гарч байгаа Илиша гэдэг бидний сайн таньдаг Илия гэдэг итгэлийн одоо иш үзүүлэгч өнөө цагийн хэлээр ярих юм бол одоо тийм ээ сүнслэг удирдагч ийм хүний тухай гарч байгаа. За Илия одоо тухайн үед маш том одоо бурхны үйлчлэлийг янз бүрийн аргаар ингээд хийж исэн. За сайн удирдагчийн үед ч хийсэн, муу удирдагчийн үед ч хийсэн. За гэтэл Ахаб гэдэг хаан ширээнд залраад Израилийг 22 жилийн турш хаанчлан удирдахдаа маш олон муу зүйлсийг хийсэн. Тэгээ ганцхан тэр Ахаб гэдэг хаан өөрөө ганцаараа муу хүн байгаагүй. Түүний эхнэр Израиль гэдэг эмэгтэй тэр ч гэсэн ёрын муу эмэгтэй байсан ба тэр эмэгтэй бол бүр нөхрөөсөө илүү муухай санаатай муу эмэгтэй байсан. Тэгэд тэр эмэгтэй бол одоо юу хийсэн бэ гэхээр бурханд итгэдэг ялангуяа бурханлаг удирдагч нарыг маш ихээр одоо барьж авч хороож амийн одоо ягүйтгэжсэн юм. Тэгэд маш олон тэр одоо бурханд итгэдэг хүмүүсийг амийг нэгүтгэж жагаад Илия гэдэг одоо эзний зүнж энэ тэнд бурхны ажлыг олон гайхамшгуудыг хийж байгааг сонсоод Илияг алахын тулд Ахаб хаан өөрийнхөө эхнэртэй Илияг хайж явж исэн. За яг энэ үеэр тухайн одоо улсад юу болж байгаа гэхээр ган гачиг болж байгаа буюу бороо орохгүй удаан хугацаанд одоо бороо орохгүй ган бос. За гантай байсан байгалийн одоо үзэгдлийн хувьд бол гантай байсан. За нөгөө талаар бол сүнслэг байдлын хувьд бол бурханд итгэж хүмүүсийг хавчиж исэн. Сүнслэг бас гантай одоо махан биеийн бодит амьдралын гантай ийм үе. За тэгээд ёрын муу удирдагчтай хаантай хааных нь эхнэр ч гэсэн ёрын муу. За ийм нөхцөл байдалтай энэ нөхцөл байдалд гарч байгаа. За тэгээд яасан бэ гэхээр Ахаб хаан Илияг алах гээд хайгаа явж явах үед нь Илия бурхнаас үг аваад авсан чи бурхан Илияд юу хэлсэн вэ гэхээр чи өөрөө Ахаб дээр очиж гэсэн. Өөрийг нь алгах байгаа хүн рүү өөрөө очиж гэж хэлсэн. Тэгээд Илия яасан бэ гэхээр тэр үед бол бүр хотуудад ямар зар гарсан бэ гэхээр тэр бурханд итгэдэг Илия гэдэг хүнийг барьж өгсөн хүн шагналтай энэ төргээд бүр 90 сурвалжилж ирсэн. Өнөөдрийнхоор бол одоо тийм ээ одоо Интерполоор 90 сурвалжлагжсэн нөхөр гэсэн үг. Тэгсэн чинь нөгөө нэг Илия чинь өөрөө Ахаб руу ирж байгаа. Өөрөө Ахаб руу ирснээр Илия юу гэж хэлэх вэ? Би чамд тэ бурхны үгийг дамжуулъя. Миний итгэдэг бурхан бол амьд бурхан. Миний итгэдэг бурхан бол баа ч юм уу хиймэл шүтэн биш. Хүний гараар бий болгосон тэр бурхад биш. Миний итгэдэг бурхан бол амьд бурхан. Тийм учраас энэ бурхан өнөөдөр Аадар бороог өгж ган гачгаас энэ улсыг гаргана гэж хэлсэн. Тэгээ та зүгээр олон юм яриад дэлгүү те гэртээ очиод идэж уугаад амраад байж Аадар бороо утахгүй орно гэж хэлж хаанд. Тэгсэн чи хаан Ахаб тийм ээ за үний ярьж чинь худлаа ярьж өгнө үзгээр өөрөө одоо амрахаар явсан. Тэр үед энэ түүх яаж үргэлжлэж байгаа гэхээр эзний зарц Илия юу хийсэн бэ гэхээр хоёр өвдөгнийхээ завсар толгоогоо хавчуулаад суусан баг. Тэгээд их сонин үйл хийж толгоогоо хавчуулж хоёр өвдөгнийхээ одоо завсар толгоогоо хавчуулж ингэ хийж ийснэ одоо ган гачигтай тэнгэрт одоо бүтээх жоохон ч үйл байхгүй
тийм өдөр мань нөхөр юу гэж хэлж байгаа гэхээр зарцтай чи яваад тэнгис рүү очиод юу харж байгаагаа хэлээ гэжсэн. Тэгээ тэнгис рүү очиод тийм ээ одоо тэнгэрүүдээ харсан ч юу ч байхгүй, ямар ч борооны үйл байхгүй. Тэгээ буцаж ирээд юу ч харагдахгүй байна гэжсэн. Элия чинь доошоо ингээд тонгооцсон тийм ээ одоо өвдгнийхээ завсар толгоогоо шургуулсан тэгснэ дахиад яваад хараад ирээ. Зарцсан гүйж очиод дахиж хараад дахиад юу ч харахгүй буцаадгүй гэдэг. Ийм байдлаар 7 удаа Илия зарцыгаа яваад юу харж ийн түүнийг хэлээ гэжсэн. 6 удаа яваад юу ч хараагүй. Бороо орох шинжтэй түүч байхгүй байсан гэсэн. Тэгээд буцаж ирээд 7 дахь удаага явчаад буцаж ирэхдээ амар том аадар борооны үйл ирж ийн гэж хэлээгүү. Би нэг юм харлаа. За юу харсан гэж. Тэнгэрт нэг алгын чиний жижигхэн үйл байна гэжсэн. Алгын чиний жижигхэн үйл. Тэгсэн чинь алгын чиний жижигхэн үйлийг харсан Илия юу гэж хэлж байгаа гэхээр яваад Ахаб хаанд очиж хэлээ. Аадар бороо нэв зохиулаад тийм ээ үрэлт нэрвэгдэхүй. Тийм учраас одоо болгоомжтой бэлтгэлтэй яваа сүх тэргэндээ суугаад болгоомжтой яваа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл алгын чиний үйл тэнгэрт гарчаад аадар бороо гэж төсөөлж итгэж тэгээд бүр Ахаб хаан живэд өгчихгүй дээгээд түнд болгоомж тулж байгаа ийм дүр төрх гарч байгаа. Илиягийн ярьж байгаа эдгээр үгсүүдийг сонсох юм бол мэдрэл муутай хүн шиг юм ярьж байгаа. Мэдээж одоо Илиягийн энэ үед бол Илия iPhone гаргаж ирснээр тийм ээ цаг агаараа урчилсан мэдээс бүтэн сар мараар нь харж алсан тийм. Маргааш чин аадар бороотой юм ба шүү дээ. Найдвартай орох юм байна. Ялангуяа эмтгийн цаг агаар худлаа ярьдгүй нэг уц муцаа харснаа цаг агаар мэдээлж байгаа биш. Тэр үед бол ямар тийм цаг агаарыг урьдчилан мэдэгдэх мэдээлэл юу ч байхгүй. Гэхдээ Илия юу гэж хэлж байгаа гэхээр аадар бороо орно гэж хэлж байгаа. Өнгөрсөн 7 хоног соёлын өвтөр хурмынхаа ойг чийжүүд очиж хийсэн. Тэгээд уул нь бол битээр тэрний өмнөх 7 хоногт нь чийжүү явах уу гэж ярьж хагаад болцсон баг. Яг тэгэхээр мэдээгээр юу үтцсэн бэ гэхээр Хятадаас дэлхийн бараг хамгийн том одоо хар шуур буюу үер чийжүү рүү ирж байгаа. Тэгээд яг бид нарын очих тэр үеэр тийм одоо үер болно гэдэг. Тэгэхээр заа тэгвэл боллоо болцсон. Тэгээ хагас өдөр би дахиад одоо цаг агаар харсан чинь чийжүү дээрээс 2 өдөр бороогүй гэдэг цаг агаар харагдсан. Тэгэд цаг агаарын мэдээнд итгээд заа тэгвэл явчих гээд гяс хагас өдөр плед мэлээд бүх юм зогцоолоо бүтсэн өдөр цуглаан тараа битэр яваад. Яг 2 өдөр ямар ч бороогүй маш гоё цаг агаартай 2 өдөр байсан. Сайхан ивэлтэй маш сайхан амраад сайхан цаг гараад ирсэн. Эзний ивэл цаг агаарт итгэсэн учраас плед аваад явсаа гэсэн. Харин Илиягийн хэлсэн үг бол Бурханд итгэсэн учраас. Бурхан найдаж байгаа учраас. Бурхан байгалийн бүх хуулийг өөрөө захирдаг бурхан учраас. Илия ямар бурханд юунд итгэдэггүй гэдгээ тэр мэддэг учраас тэр зарцыгаа Ахаб руу явуулаад аадар борооноос болгоомжл бэлтгэлтэй байх тун гэж хэлж байгаа. Атгахын үүлийг харахтаа аадар бороо болгож итгэлээрээ харж чадсан Илиягийн энэ итгэлээс өнөөдөр хэдүүлээ 3 чухал зүйлийг сурах бол. Өнөөдрийн сургаалын сэдв та юу харж байна гэж. Би танаас асуумаар та юу харж амьдардаг вэ? Та юу харж байна? Мэдээж яг одоо таны нүдэнд харж байгаа бодит зүйлийг би асууж байгаа ш. Би таны итгэлийн нүдийн талаар асууж байна. Би таны зүрх сэтгэлийн нүдийн чинь талаар асууж байна. Би таны алсын харааны чинь тухай асууж байна. Би таны ирээдүйдээ та юу харж байна гэдгийг би асууж байна. Та юу харж юуны төлөө амьдарч байгаа вэ? Та юу харж юуг зорж амьдарч байгаа вэ? Таны мөрөөдөл юу юм? Таны алсын хараа юу?
Би урд нь та нараас хэд удаа энэ асуултыг асуужсэн. Та хэн болох гэж? Та хаана хүрэх гэж? Та 70 насныхоо ойг төсөөлж байна. Эргээд амьдралаа харахад та юуны төлөө амьдрсан байх бол? Та юу харж байна гэж? Хамгийн чухал зүйл бол юу вэ гэхээр та бидэнд нэг адилхан нийтлэг шин чанар байна. Энд байгаа бүх хүнд ирээдүйн талаарх бидний бүх төсөөлөл бүгдээрээ эерэг сайн сайхныг төсөөлж байгаа. Өөрийнхөө амьдралагч тэр, хайртай хүмүүсийн амьдралагч тэр. Би жишээлбэл аав хүний хувьд англиун гэл тэнгүүд миний хайртай охины дүр шууд орж. Англиуны ирээдүй гэлтэх юм бол би охиныхоо ирээдүйн төлөө сайн сайхныг л хүсэж мөрөөдөж, сайн сайхныг л харахыг хичээнэ гэсэн үг. Яг бол энэ хүмүүний мөн чанар. Бид бүгдээрээ л ирээдүйнхөө төлөө сайн сайхныг хүсэж мөрөөддөг. Ад жаргалыг хүсэж мөрөөддөг. Энэ бол бид нарын нийтлэг шин чанар. Тэгвэл үнэхээр таны ирээдүйн амьдралыг чинь тэр хүсэж байгаа ад жаргал, тэр сайн сайхан зүйл, тэр алсын хараа чи өнөөдөр танд яг Илия атахгүй үлээс Адар бороог олж харж байсан шиг та өнөөдрийнхөө нөхцөл байдлаас үл шалтгаалan ирээдүйнхаа тэр үнэхээр очих гээд байгаа, болох гээд байгаа, үнэхээр тийм ээ бурхны хийх гээд байгаа тэр зүйлийг та итгэлээрээ тод харж, төсөөлж, түүндээ итгэж амьдарч чаддаг уу? Өөрөөр хэлбэл таны алсын хараа тодорхой юу? Бурхан доторх таны хувь тавилан тодорхой юу? Та ирээдүйд хэн болохыг хүсдэг вэ? Эзнээс та энэ талаараа үг авсан уу? Илияд эзэн болол Ахав дээр очиж түүнд очиж хэллээ гэж хэлсэн. Энэ үг байсан учраас Илия явсан. Есүс Петрт хандаад завин дээрээсээ буугаад нуурын мандалтайгаар алхаад хүрээдэр гэж хэлсэн. Үг байсан учраас Петр нуурын мандалтайгаар алхаж Есүс дээр очиж Есүсийн гараас барьж Есүстэй уулзсан. Бурхны үг танд байна уу? Тэр үгийн дагуух итгэл танд байна уу? Эсвэл та яг л одоогийнхоо нөхцөл байдалд Илиягийн зарц шиг юу ч харагдахгүй байна. Юу итгэл? Алсын хараа байхгүй. Юуны төлөө амьдарч байгаа мэдэхгүй. Ямар тайсан өнөө маргаашаа зогцуулаад өнөө маргаашаа болгоод амьдрий. Зөвхөн өнөө маргаашийг, зөвхөн атгын чинээ зүйлийг харж амьдарч гинүү? Эсвэл та амьдралын 15 жилийн дараахыг харж Илиягийн итгэлийг бүгдээрээ бодцгаая. Нэгдүгürt нь Илиягийн итгэл бол тууштай итгэл байсан. Бид нарын сурах ёстой нэг чухал зүйл бол тууштай итгэл буюу эцсийн хүртэл итгэх итгэл байсан. Илия толгоогоо өгдөгнийхээ завсар хийгээд зарцаагаа явуулж өөрөөр хэлбэл өөрөө тэнгэрөөдөө хараагүй. Харин Илия өөрийгөө гүн гүнзгий рүү орчих. Илия өөрөө. Тэгээд яаж байгаа вэ гэхээр зарцаагаа явуулаад очиад харч идэр. Зарцсан гүйж очиод тэнгэрт сүмэр зүйл байхгүй. Буцаж ирсэн. Юу ч байхгүй. Өнөөдөр маш олон хүмүүс ингэж амьдардаг. Юу ч байхгүй. Би тийм чиг авьяастай хүн биш. Би мөнгөгүй, би тийм чиг мэдлэгтэй хүн биш. Би их сургууль сураагүй. Би ингээгүй, тэгээгүй. Нөхцөл байдал надад хэцүү. Юу ч өөрчлөгдөхгүй дээ, юу ч дээрдэхгүй дээ. Тэр байтугай цуглаанд яваачсан юу ч дээрдэхгүй байна. Би бурхантай залбираад юу ч өөрчлөгдөхгүй байна. Юу н амьдрал хэцүү байна. Юу ч байхгүй гэдэг ийм сөрөг бодол санаатай, ийм амьдралын хэм маягтай хүмүүсийг бид нар эргэн тойроноос төвгүүх олж чаддаг. Яг л Илиягийн зарчиг юу ч байхгүй байна. Тэгэхээр Илия дахиж очиж хараад ирээ. Дахиж гүйж очиад дахиж хурж ирсэн. Юу ч байхгүй байна. Юу ч дээрдэхгүй байна. Гэхдээ ядад хуран чинээ үйл байхгүй штэ Илия. Чи одоо Ахабд юу гэж хэлчихэж байгаа юм бэ? Адар мороо оронч шиг.
Манай энэ утгаар чинь тэгтээ дөрөв ганг ачигтай байгаа. Өнөөдөр хар ямар ч үйл алга. Яг үүнтэй адилхан олон хүмүүс бас л тэгж боддог. Амьдрал угаасаад ийм байна. Амьдрал хэцүү байна. Яг л иймээрээ байх юм шиг боддог. Харин итгэл бол тийм биш. Тийм учраас Библиэд итгэл гэдэг үгийг тодорхойлсон хамгийн тодорхой ишлэл бол Еврейчүүд номын 11-р бүлгийн 1-р ишлэл буюу. Итгэл бол нүдэнд үл үзэгдэх зүйлсийн бодит байдал гэж. Ирээдүгийн талаар ярьж байгаа. 3 удаа, 4 удаа, 5 удаа, 6 удаа зарцсан ирээд юу ч байхгүй, юу ч харагдахгүй байна гэж. Магадгүй 3 удаа хэлэхдээ, 4 удаа хэлэхдээ, 5 удаа хэлэхдээ Илия өөрөө босч ирснэ. Шал дэмээ толгоогоо 2 өвдөгний завсаргаас гоёо тутлаа суучлаа. За заадар бороо орохгүй мэн. За тэнгэр сүмэгч үйл байхгүй нүү те. За болио илий. Илия өөрөө ч гэсэн ингэж босоод явчих болох байсан. Гэхдээ Илия үргэлжлүүлэн гүн гүнзгий рүү, гүн гүнзгий итгэл дотор орохдоо тэр дахин зарцыгаа явуулсаар байсан. 7 удаа явуулсан. Та нар санаж байна уу? Яг Илиягийн одоо дараагийн дагалдагч Илиша гэдэг итгэлийн хүн ба. Яг багштайгаа адилхан юм үйлдэлээс. Түүн дээр нэгэн цэргийн жанжин ирдэг уйман өвчтэй. Та санаж байна тэр түүхийг. 7 удаан Йордонд ороод ирэх гэж явуулдаг тэр цэргийн жанжин. 5 удаа биш, 6 удаа биш, 7 удаа орж иж уйман өвчнөөс эсний үгийн дагуу итгэрсэн. Ах トゥ усаа би та бүхэн нэгэн зүйлийг асуумаар. Бурханаас танд өгөгдсөн алсын хараа хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд та хэдэн алхам хийсэн бэ? Магадгүй та 3 дээр явж байгаа юм биш үстэй. Магадгүй та 5 дээр явж байгаа юм биш үстэй. Эсвэл та 4 дээр очиж ботцсон юм биш үстэй. Бүтэхгүй мэн. Би бол ийм алсын хараа, ийм зориг, ийм мөрөөдөлд хүрнэ гэж байхгүй мэн. Яшиг, боли, төг ингэж зовж яхаар харьлаа. Эсвэл би одоо итгэлийн амьдралаар ингэж явсаар гад надад наалцсан юм юу ч ялга. Боли цуглаанд явах боллоо. Зөвөр мөрөөрөө өөрөөр амьдрий. Тэгтэл бурхан таныг дууч. Хээ төгсөө дахиад come on нааш чи 4 алхацсан шүү дээ. Одоо 5 дахь алхам аа. Чи 4 удаа явцсан шүү дээ. Одоо 5 руугаа ирэлтэй. Бурхан үргэлж бид нарыг ингэж хөхүүлэн дэмжиж. Илия 7 удаа явуулсан. Илиягийн зарц 7 дахь удаага явж ирээд сайн мэдээ хэлж. Тэнгэрт атгын чинээ, гарын чинээ тийм ээ, гарын дайтай жижигхэн үйл далаагаас хөөрөн ирж байна гэж. Илиягийн итгэлээс бүгдээрээ 2 дахь чухал зүйлийг хар. Тэр бол юу гэхээр нөхцөл байдлыг итгэлээр харах. Буюу ирээдүг өнөөдөр авчиж харах. Энэ бол итгэл. Ирээдүг өнөөдөр болгож харах. Яг бодиттой байдлаар бол Аадар борооны үйл биш, харин гарын чинээний үйл байсан. Гэхдээ Илия тэрийг Аадар борооны үйл болгож харсан. Хэрвээ бид алсыг харуул амин тустай, холыг харуул хожим тустай гэдэг үгийг мэддэг болвол энэ үг бид нарт юу хэлж яадаг вэ гэхээр өнөөдрийнхөө асуудал, өнөөдрийнхөө зовлонгоос гадуур сэтгэж, хайрцагнаасаа гадуур сэтгэж, давж харж, алсыг харж, ингэснээрээ бид өнөөдрийнхөө зовлон ер нь бол тийм ээ зовлонг бид нар жаргал болгож, бэрхшээлийг бид нар боломж олгох боломжтой буюу тэрэн дээрээ бид гიშгэж чадна. Харин алсыг харж чадахгүй хэн болох гээд байгаа, юуны төлөө яваад байгаа, юуны төлөө амьдарч байгаа гэдгээ ойлгохгүй
ингэж явж байгаа олон хүмүүс өнөөдрийнхөө зовлонд гიშгүүлж амьдардаг. Гიშгүүлж амьдардаг. Итгэл байхгүй учраас. Тэгэхээр та гიშгүүлж биш гიშгэж. Та өөрөө гიშгүүр болж биш, харин та бэрхшээлийг зовлон гიშгэж дээшээгээ явах нь чухал юм аа. Хэрвээ тэр өдөр Адар бороо ороогүй байсан бол Ахаб аль хэдийнэ Илияг хаана байгааг мэдсэн учраас барьж авал амийг нь хороох. Өөрөөр хэлбэл Илиягийн яг энэ үйлдэл амь насаараа дэмчин тавьсан итгэлийн үйлдэл байсан. Амь насаараа дэмчин тавьж энэ үйлдэлийг хийж байгаа гэсэн үг. Ахтусаа би та бүхнээс асууя. Та амь насаараа дэмчин тавьж Есүст итгэж чадах уу? Та өөрөөр хэлэх юм бол Есүс таны төлөө эцсийн тусал цусаа хүртэл зориулж, та бидний төлөө тэр амь насаа бүрэн зориулж, тэр их зориулал, тэр их золиосыг гаргасан. Тэгвэл яг түүний золиос шиг та Есүст эргүүлээ тийм золиосыг гаргаж чадах уу? Өөрөөр хэлэх юм бол та итгэсэн шиг итгэж, та үнэхээр Есүст та өөрийнхөө амийг хүртэл зориулах хэмжээний тэгж загламаагаа үрж Христийг дагж байгаа итгэлийн хүмүүс үү? Үнэндээ бол Бурхан бидэнд хайртай учраас түүний хайр үргэлжил бидний төлөө бидний талд байдаг учраас түрүүн бид нар магтаал дээр дуулсан шиг тэр бас бидэнд үргэлж сайныг төлөвлөж сайныг өгөхийг хүсдэг учраас хэрвээ би чамд гарын дайтай үйл үзүүлэхэд чи Адар борооны дайтай надад итгэж байгаа бол би чамд төсөөснөөс ч илүү тэр Адар бороог өгч чадна гэж Бурхан бидэнд хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол жоохон хүүхдэд аав нь илүү гоё юм авчиад ардталтаа нуужгаад одоо байгаа гоё юм аавда над гоогоогоо өгч, аавда надад бүр өгч. Хэрвээ тэрийг аавда өгчих юм бол аав нь эргүүлээд тэрнээс гоё өгөх гээд. Харин жоохон хүүхд үгүй эн чинь минийх би танд өгөхгүй гэдэг юм бол аав нь дараагийнхаа гоё юм магад өгөхгүй баг. Аавда хайртай учраас маав минь энэ хэдийгээр миний дуртай надад маш их үнцэнтэй гоё тоглоом болож маав та энийг аав гэд аавдаа өгөх юм бол аав нь баярлалаа минийх хөө оронд нь чи энийг ямар гоё юм бэ би яг энэтэй болохыг хүсэж ийсэн шүү дээ гэж хүүхэд баярлах баг. Яг л ийм игэл харилцаанд донд Бурхан бас та биднээс чи өнөөдрийн байгаа нөхцөл байдлаа надад өгч. Эргүүлээд би чам түүнээс илүүг өгье гэж хэлдэг. Гол нь бид өгөхдөө итгэлээрээ өгөх нь чухал юм аа гэсэн. Тэгэхээр та гарын дайтай үйлийг Адар борооны дайтай харж чадах тийм итгэл танд байна уу гэдгийг хоёрдугаарт нь асуумаар. За гуравдугаарт нь за дараагийн слайдыг харъя. Та яг ингэж итгэлээр буюу алсыг, томыг одоо Бурханаас танд өгж байгаа тэр Адар бороог та яг өнөөдөр алган дээр байгаа юм шиг тэр итгэлээр та хэрвээ харж байгаа бол сайн байна. Хэрвээ хараахан харж чадахгүй байгаа бол одоо та энэ 3 дахь зүйлд анхаарлаа хандуул. Өөрөөр хэлэх юм бол би түрүүн бас дурдсан. Илия толгоогоо 2 өвдгөнийхөө завсар хийгээд магадгүй тэр юу хийсэн бэхээр хамгийн гүн гүнзгийгээр бүр нүдээ таглаж гинэ гэсэн үг. Тэгээ бүх анхаарлаа тэр Бурхан руу хандуулж, Бурханы өмнө өөрийгөө даруусгаж, өөрийгөө хинч биш болгож, Бурханы өмнө ирж залбирч байгаа. Тэгэхээр та Бурханаас томыг авч, амьдралдаа та Бурханы том ёроолыг авч өндөрт гарахыг хүсэж байгаа бол эхлээд та зүрхэн дотроо илүү гүнзгий бай гэсэн. За дараагийн слайд. За тэгэхээр хамгийн гүннээс эхлэх
хамгийн өндөр оргил. Энэ юу гэхээр хамгийн гүн гүнзгийд та бурхантай уулзах хэрэгтэй гэсэн. Далайн ус ямар ч газраас хамгийн нам доор газар байдаг. Далай хамгийн нам доор газар байдаг хэрнээ хамгийн гүнд нь далайн жинхэнэ үзэсгэлэнтэй ертөнц, тэр хясаа, совд, тэр гайхамштай үзэсгэлэнт ертөнц нь гүндээ байдаг. Өөрөөр хэлбэл далай гүн рүүгээ орох тусам үзэсгэлэнтэй гэсэн. Таны бурхантай уулзах тэр гүн гүнзгий газар хаана вэ гэхээр таны зүрх сэтгэлийн яг чин сэтгэлийн чинь гүнзгий тэр ертөнц бурхан тантай тэр ертөнцид уулзахыг хүсдэг. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө даруусгаж чин зүрх сэтгэлээсээ гүн гүнзгийгээс бид бурхантай харилцах үед таны нүдэнд харагдах амьдрал чинь өндөр оргилд буюу бурханлаг амжилтанд, эзний өгсөн тэр хувь тавиланд, тэр алсын хараанд хүрч идэг. Мартин Лютер Кинг Америкийн түүхэнд өнгөт арьснуудын эрх чөлөөний төлөө тууштай тэмцсэн. Энэ эрхэм бол одоо зөвхөн нийгмийн зүтгэлтэн лектор хүн байгаагүй. Энэ бол цуглааны пастор, номлогч хүн байсан. Гэтэ Мартин Лютер Кинг хэлсэн. Би өнгөт арьстай хүмүүсийг өндөрлөгт аваачиж, эрх чөлөөнд аваачхын тулд өөрөө би хамгийн гүнзгий рүү нь явдаг юм аа. Тэр бол өглөө болгон би бурхны өмнө өөрийгөө хинж биш болгож өвдөг зүгтэн залбирах залбиралд миний зориг оршдог гэж. Тэгэхээр залбирал бол зориг. Зоригтой байхыг хүсэж байгаа бол залбир. Яг л залбирдаг хүн бурхантай хамт байгаагаа мэддэг. Бурхантай хамт байгаа хүн юунаас шаарддаг. Итгэж чаддаг учраас. Одоо энэ Yoida дээр байгаа одоо Yoida Full Gospel гэдэг цуглаан бол дэлхийн хамгийн их хүнтэй цуглаан Солонгост. Сүмбүгэм гэдэг цуглаан тийм. Тэр цуглааныг байгуулсан Жоо Янги гэдэг пастор. Залуудаа энэ пастор цуглаанаа байгуулаад цуглаан маш хүчтэй өсөөд 300 мянган хүнтэй болоод байж байхдаа олон улсын нэг конференцд оролцоо явуулсан. Тэгсэн чинь өөр Америк нэг пастор 30 мянган хүнтэй пастор, цуглааны пастор. Тэгээ Янгичо пастор болохоор 300 мянган хүнтэй. Тэгээ хурж ирээд нөгөө Америк пастор Янгичо пасторт хэлсэн асуусан. Би одоо тийм ээ өглөө болгон би 30 минут тасралтгүй би цуглааныхаа идэвчдийн төлөө өглөө болгон би 30 минут залбирдаг. Гэхдээ манай цуглаа яг 30 мянган хүнтэй олчоод гатчихлаа. Харин та цуглаанаа яаж 300 мянган хүнтэй болгочихваа гэж асуусан. Тэгсэн чинь Янгичо пастор тэр Америк пастороо хараад гүтээ ойлгомжтой л байна шүү дээ. Өглөө болгон 30 минут залбирах, өглөө болгон 3 цаг залбирах хоёрын хооронд 30 мянга 300 мянган ялгаа гаралгүй яд юм гэж. Өөрөлдөө тэр Америк пастор бол өглөө болгон 30 минут залбирснаа бол амар бурханлаг мундаг амьдралгаа бодсон. Харин Янгичо пастор бол өглөө болгон 3 цаг залбирдаг. Цуглааныхаа төлөө. Тийм учраас түүний цуглаан сүлдээ тийм ээ дэлхийн хамгийн их хүнтэй цуглаан болж чадсан. Тэр Илиягийн хувьд тэр гүн гүнзгий залбирал нь тэнгэрт гарын чинээ үйл гартлан залбирсан. Өөрөөр хэлбэл зарж байгаа 5 явуулчаад болоогүй залбирал, 6 явуулчаад болоогүй залбирал. Харин бүр тэр үйлийг гартал залбирлынхаа хариултыг автлан залбирсан залбирал бол Илиягийн залбирал. Тийм учраас эндээс бид нар 3 дахь чухал зүйлээ сурч байна. Та хэрвээ итгэлээр алсын хараагаа харж чадж байгаа бол түүндээ та хүрнэ гэдэгтээ итэг. Хүрнэ гэдэгтээ итгэх итгэлийг чинь хурцлж өгдөх хамгийн хүчрхэг зэвсэг бол хамгийн гүн гүнзгийгээс гүн гүнзгийд бурхантай уулзах, бурхантай залбирах.
бурханлаг алсын хараанд хүрэхийг хүсэж байгаа бол бурхантай залбир. Бурхантай хамт бай. Ингээд Илия бол одоо ингэж залбирсан учраас яаж байгаа гэхээр эзний мотор Илия дээр ирсэнд тэр ууцаа бүслээд Ахабын өмнө төрүүлэн гүйсээр Израиль рүү орвоо гэж. Тэр өөрөөр хэлэх юм бол одоо Аадар бороог бол оруулсан бурхан тэр ган гачиг бол одоо тайлагдсан. Энэ нь болохоор 45 дугаар ишлэлээр яг ингэж байна. Тэгээд ган гачиг тайлагдаад Аадар бороо орсны дараа Илия за ингээд бүх юм болчлоо. Магадгүй ингэж утсан. Гэхдээ үнэндээ бол энэний дараа ч гэсэн Илия яасан бэ гэхээр одоо Израилийн цугтаагаад тэнгүүтлээ Хореб гээд уулан дээр очиад агуу дотор ороод хорогдож байгаа. Юу болсон гэж? Хэдийгээр одоо бурхан Илиягийн залбирлаар дамжуулаад бороо оруулаад ган гачгийг тайлсан ч гэсэн өнөөх Йорем удирдагч буюу Ахаб хаан түүний эхнэр хоёр стил тийм ээ Илияг алахыг завдж ирсэн. Энэ үед Илия агуу дотор байж байгаа үед бурхан түүнээс асууж байгаа. Илия чи наана юу хийж байгаа? Юм уулан дээр гарч агууд нуугдаж байгаа. Юу хийж байгаа гэж. Тэгсэн чи Илия юу хэлж байгаа гэж. Бурхан минь би танд үйлчлсээр ирсэн. Би танд хоёргүй сэтгэлээр үйлчлсэн шүү дээ. Би танд хоёргүй сэтгэлээр итгэсэн шүү дээ. Гэтэл яагаад энэ хүмүүс намайг алах гээд байгаа юм бэ? Ингэж асууж байгаа. Тэр үед эзэн юу гэж хэлж байгаа вэхээр ноо хинч чамайг алж чадахгүй. Одоо над агуунаасаа гараад хорой буулнаас буугаад үргэлжлүүлээд минь надад үйлчилж чи дараагийнхаа дагалдагчдыг дараагийнхаа удирдагчдыг чи томилоо гэж хэлээд явуулж байгаа. За одоо эндээс бүгдээрээ нэг зүйлийг харъя. Бурханлаг амьдрал гэдэг бол үргэлжилсэн амьдрал байдаг ба бурханлаг амьдрал гэдэг бол бурханлаг үр удмаа, бурханлаг дараа үе, бурханлаг дагалдагчтай төрүүлж үр жимсээ хураадаг ийм амьдрал. Манайг багштай гэж ярьж ирсэн. Зарим байгууллага ингээд 12 сарын сүүлээр ингээд шинэ жилээ хийх болгонд л нэг хэдэн хүмүүс ингээд шагнадаг. Тэгэл яагаад шагнадаг вэ гэхээр энэ жил одоо манай тийм ээ одоо юу гэдэг за алтан төлхөөр одоо энэ жил шагнал авнаа. Яагаад шагнал авч байгаа? Манай байгууллага тууштай ажилласан зогсоо цагаа 15 жил ажилласан. Одоо манай байгууллага урдаа барьдаг ийм хон гэл. Тэгэл дараа жилийн дахиад за алтан төлхөөрийг шагнанаа. Яагаад? Манай байгууллагад 16 жил ажиллачлаа. Одоо тууштай ажилласан. Хамгийн удаан ажилласан хүн юм байгаа шагнанаа. Удаан ажилласнаар нь ингээ шагнана. Тэгтэл яг үнэндээ бол тэр хүн 16 жил ажиллахдаа яг дараагийнхаа дахиад нэг алтан төлхөөрийг бий болгосон юм уу? Тэр хүн ажилласаа яг тэр одоо ажлаа орхио явахад яг тэр хүн шиг дараагийнх нь хийх хүн байгаа юм уу? Энэгээр нь тэр хүний үр дүнг шалгаж шагнах уугүй юу гэдгээ шийддэг баймаар байна. Гэхдээ ямар ч үр дүн гаргаагүй гэсэн тэгэл нэг 16 жил ажилласан хүн болгоны шагнаад аж болохгүй шүү дээ гэж. Тэгэхээр яг үнтэй адилхан итгэлийн амьдрал гэдэг бол энэтэй адилхан. Төгсөө гэдэг итгэж энэ дэлхий дээр итгэлийн амьдралаар амьдрахдаа дахиад нэг төгсөөг бий болгосон юм. Өөрөлдвөл дахиад нэг дагалдагчийг бий болгосон юм. Хэдэн хүн сайн мэдээ ярьсан. Хэдэн хүнийг Христийн замаар замнуулсан. Хэдэн хүнийг дагалдуулсан. Түүгээр нь тэр хүний итгэлийн амьдралыг үржимсэг хацдаг. Тэгээд өөрөөр хэлэх юм бол Илия хамгийн сүүлдээ за болигээд агууд ороо сууж явах үед бурхан юу гэж хэлж байгаа гэхээр чи дараа үе томилоо гэж хэлж байгаа. Тэгээд болоо гэж. Тэгээд би чамайг авнаа гэж хэлж байгаа.
Тэгэд Илия буугаад Илишаг томилоод Илиша Илиягаас илүү багшаасаа илүү бурханлаг хүн болж төлөвсөн байдаг. Амен. Тэгэхээр бүгд хамтдаа энэ гурван зүйлийг хизээж битгий март. Хатан чинээ үлийг Адар бороо болгож харах тийм итгэлтэй амьдарцгаая. Энэ итгэлээсээ Илишаг төрүүлсэн Илия шиг үр жимстэй амьдарцгаая. Амен. Хамтаа өдрөө залбирцгаая. Би энэ цагт бас пианоны намуухан бас аянд энд байгаа хүн болгоныг бас яг тэр гүн гүнзгийд бурхантай ярьж бурхныг сонсоосоо гэж хүсэж байна. Илияг хорой бууланд агууд нуугдж яхад үнэндээ бол маш хүчтэй салхи шуурга гарсан. Гэхдээ бурхан тэр салхи шуурган донд яриаггүй. Маш хүчтэй гал гарсан. Гэхдээ бурхан галан донд яриаггүй. Харин бурхан маш тийм намуухан дуу хоолоогоор Илиягийн чихэнд чи энд юу хийж байгаа юм бэ гэж шивнэж Илиягаас асуусан байдаг. Тэгвэл яг энэ цаг ч гэсэн бурхан танаас асууж чи юуны тулд амьдарч байгаа вэ? Чиний алсын хараа, чиний хүсэл мөрөөдөл, чиний зорилго, чиний очих байгаа газар хаана вэ? Чи хэн болохыг хүсэж байгаа вэ? Бурхан танаас асууж. Мөсөн уулын хамгийн том хэсэг нь далайн гүн рүү байдаг. Таны амьдралын хамгийн том ертөнц бол таны дотоод ертөнц. Таны дотоод итгэл үнэмшил. Таны дотроо хинбэ гэдэг чинь хамгийн том ертөнц. Тэгвэл яг тэр ертөнцөдөө та Бурхныг оруулсан уу? Дотоод зүрх сэтгэлийнхаа тэр гүнд та Бурхныг өөрсөн үү? Есүс эзэн минь та миний амьдралын аврагч болж та миний зүрх сэтгэлийн гүнд орж ирээч гэж та түүнд хэлсэн үү? Их эзэн Есүс таны амьдралд таны тэр дотоод зүрх сэтгэлийн чинь гүнд бас хүрэхийг хүсэж байна. Хэцэмэн би таны өмнө гэрэрч өрийн зүрх сэтгэлийн хүний гүнээс таны бид хүндэтэн багтахыг хүсэж байна. Эцэг минь та биднийг жинхэнэ амьд бодит итгэлээр та дүүргэж. Hallelujah. Эцэг минь та надад хүсэл мөрөөдөл алсын хараа. Их эзэн бурхан минь хэрвээ миний дотоод ертөнц миний оюун бодол миний итгэл үнэмшил ямар нэгэн байдлаар үр жимсгүй ган гачигтай байгаа бол эзэн минь би яг одоо энэ цагт таны өмнө Адар бороо мэдтэй сүнсний цангааг тайлах таны ивэл нэгүслийг хүсэн залбирч байна эзэн. Есүс эзэн минь та миний зүрх сэтгэл, миний сүнслэг амьдрал та өөрийн Адар бороог, ариун сүнснийхөө бороог та
оруулаач эзэн. Үүний тулд та бидэнд итгэлийн залбирлыг, тэр гүн гүнзгий залбирлыг таныг эрэлхийллийг та бидэнд өгөөч гэж залбирч байна эзэн. Эзэн минь, нөхцөл байдал тэнгэрт бүртийг үйлчлэх үү? Юуж байхгүй мэд. Эсвэл гарын чинээхэн жижигхэн үйл мэд. Итгэл найдваргүй, утга учиргүй, зорьсон зориггүй. Олон харилцаа маань нурж унсан, бие маань ядарсан, өвдсөн, туйлдсан. Өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болсон. Тантай харилцаагүй, залбирч чадахгүй, итгэлийн хүчрхэг амьдралаар амьдрч чадахгүй байгаа. Ийм нөхцөл байдал донд ч гэсэн та биднийг орхилгүй, та бидэнтэй хамт байдаг. Та энэ нөхцөл байдал ч гэсэн та биднийг өөрлөө хандаасаа гэж хүсэж байдаг учраас яг энэ цагт бид тань руу хандаж, яг энэ цагт бид тань руу эргэж байна эзэн. Та бидэнд Илиягийн итгэлийг өгөөч. Залбирлынхаа хариуг автлаа өөрийгөө даруусган тань руу хандаж танд итгэж чаддаг Илиягийн итгэлийг та бидэнд өгөөч. Тэгээ бидний итгэлээр дамжуулаад эзэн минь бидний алсын хараг та усалж дахин амьд болгож өгөөч гэж залбирч байна. Эзэн таньда баярлалаа. Энд байгаа таны хайртай эрэгтэй эмэгтэй бүх хүмүүсийн дээр Илиятай адилхан итгэлийн хүчрхэг амьдралыг та дүүргэж өгөх болтугай. Таньда талархъя, танд алдрыг хүргэе. Есүсийн нэрээр залбирanгуйлаа.